2025 он бол үндсэндээ бид бүхэн мэдж байгаа. За улсын наадам 5 дугаар сараас эхлээд одоо 7 сарын 15, за зарим газрууд бол 8 сарын 3-4 хүртэл үндсэндээ хор тундас маш багатай байснаас болж тариалан ургац бол нэлээд хэмжээгээр буурсан. Мөн одоо зуншлах тааруу байснаас болж одоо малаа чухал одоо нэлээд одоо хүндрэлтэй ийм өвөл одоо болж байна. Булган аймаг өнгөрсөн 2025 оны хавар ерөнхийдөө бол гам болсон. 6 сарын 15 хүртэл бороо ороогүй маш их салхитай шөндөө хүүтэн байгаад байсан учраас өнгөрсөн зам бол хатлан дэжээлийн гац маш муу байсан. Дэлхийн дулаалд нэмэх 2 хэмээр дулаарж ийн гэж яригадаад байна шүү дээ. Тийм учраас бид нар одоо зүгээр нэг хөрсөнд булчаад байдаг асуудал бол биш болсон байна. Цаг агаарын хоногийн дундаж температур 224 хэмээр нэмэгдсэн байна. Энэ нь бол дэлхийн дунджаас 3 дахин их гэсэн үг. За юунаас гадна орж байгаа хор түнцний хэмжээ одоо жилийн дунджаар 7.3%-аар буурсан байна. Сэлэнг аймаг гэлтгүй Монгол улсын хэмжээнд ер нь нэмэх 40 гаруй баг градустай ер нь халсан. Ер нь хөрс тариалт бол маш их алдсан байгаа ер нь. Тэгээд зөв яг услаатай, ашигтай тариалт ногоонууд ерөөдөө ер нь ургасан байгаа. Азот фосфор хайлт хэмжээ бол үндсэндээ нэлээд буураад үндсэндээ манай хөрс яг энэ судлаач дүнгээр харах юм бол үндсэндээ баг хагас өсгөлөнгийн байдалтай ийм цаг үед бид нэр ирж байгаа. Монгол улсын цагаараа нөхцөл бол чигийн хангамж асуудал байна. Бид нар чигийн хангамжтай тааруулж ямар ургамал тарих вэ? Тэр ургамалаа ямар бордоогоор бордох вэ? Хидэд бордох вэ гэдгээр бид шийдэж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо энэ 2025 он шиг гантай жил 1000 кг бордоо хийгээч уурашгүй. Бид нар бол сүр чадж чадахгүй. Тэгэхээр дасн зогсоод давуу талаар бид нар бий болох хэрэгтэй. Данг яаж даван дуулах вэ гэдэг асуудал байна шүү дээ.